Сайн байцгаана хүүхдүүд ээ. Монгол Улс сургуулийн байнгын багш Сүрдээ байна. Одоо бүгдээрээ Монгол Улс хүмүүжлийн хичээл орох гэж байна. Сурах бичгээ, дэвтрээ, үзэг харандагаа бэлдээд дэлгэцэндээ ойртсоорой хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний хичээл бол сэтгэлийн тус гэсэн хичээл байна. Сурах бичгийнхээ 23 дугаар хуудсыг гаргаарай. Сурах бичгийн 23 дугаар хуудсан дээр сэтгэлийн тус гэсэн сэдв байгаа. За, сэтгэлийн тус гэсэн сэдвээ гаргаад тэр сэдв дээр өгсөн зургийг ажиглаарай. Багш нь тэр сурах бичгээр байгаа зургийг дэлгэцэнд өгсөн байгаа. Зургийг ажиглаарай. Чамд ямар сэтгэл төрж ийнэ вэ гэж. За, сайн ажиглаарай. Эхний хүүхэд яаж ийн? Чихвч зүүсэн, гарцаар гарч явна. Хажууд нь нэг өвөө яаж ийн хүүхэдтэй? Гартаа юм дааж ядаад явж штэ. Тэр өвгөн тусалж гин үү? Үгүй те. Нүдээ тас анаад хармандгаар хийгээ, чихвч зүүгээ. Тэр хажуудаа хүн байгаа ч анхаарах зөвхөөгүй хүнийг ер нь анхаарахчгүй хажуугаар нүс яваад өнгөрч штэ. За, аргын зураг дээр таяг тус имээ явж гин. Тэр өвөө ч гэсэн бас таяг тулсан настай хүн байсан штэ, тийм ээ. Тэр шар цамцтай хүүхэд бол тэр хүн тусалсангүй. За, аргын зураг дээр болохоор энэ хүү яаж ийн үү? Таяг тусан имээг зам гарахт нь одоо гарцаар зам хөндлөн гарахт нь туслаад цүнхийг бариад имээг сугадаад зам гаргаж өгч чинь тийм үү? За, энийг ажиглаад чамд ямар сэтгэл төрж ийн үү? Энэ хоёрын аль нь сайхан сэтгэлтэй, тусч өгөөмөр сэтгэлтэй хүүхдүүд вэ? Өгөөмөр сайхан сэтгэл. Өгөөмөр сэтгэл гэдэг бол заавал зөвхөн хүнд бэлэг өгөх биш, тийм ээ? Энэ настай хүмүүс ингэж явж яхад нь ядарч зүдэрсэн хүмүүсийг явж яхад нь тусалж байгаа хүүхд бол өгөөмөр сайхан сэтгэлтэй хүүхд юм. Зургийг ажиглаад төрсэн сэтгэллээ хажуудаа байгаа хүнтэйгээ хуваалцаарай. За, бидний дараагийн үзэх гэж байгаа зүйл бол эхийг уншаад ярилцсан. Бидний сурах бичгийн хуудасны 24 дугаар хуудсан дээр сэтгэлийн хүч гэсэн сэдв байна. За, уншаарай хүүхдүүдээ. Та нар нэг унш, багш нь сонсчээ. Багш нь хүлээж байя. За, хэрэв энэ хүн зөвхөн амиа боддог байсан бол юу болох байсан бэ гэсэн асуулт. Та нар сайн уншсан байх. Энэ хүн амиа боддог байсан бол юу болох байсан бэ? За, багш нэхнээс нь уншаад. Нэгэн хүн цасан шуурганаар төөрчээ. Тэр маш их даарч хүч тамир нь барагдаад цааш явж чадхаа болсон. Хөдөлж чадахгүй хэвтэж байтал шуурганы эсрэг чимээтэй хамт хүүхэд уйлахдуу сонсогджээ. Эцсийн хүчээ шавхаад мөлхөн очвол нэгэн бяцхан хүү дагжин читрээд уйлж байв. Бяцхан хөөг өрөвдөн хайрлах сэтгэл нь түүнд хүч өгч бүх үеэр нь дулаан илч гүйх мэт болов. Тэгээд хүү биедээ наан тэврээд босож алхлаа. Хаанаас ийм хүч гарсныг ч бүү мэд. Шуурга хүртэл тэдэнд туслах гэсэн мэт намдаж орчны зүйл харагдаж эхлэв. Удалгүй хот айл харагдлаа. Хацрыг нь даган баярын нулимс бөмбөрч айл хүмүүс гэж амнадаа шивнсээр гүйв. Ийхүү хүүг харилсан сэтгэлийн хүчээр тэд хоёулаа аврагджээ. За, энэ хүн хүүхдийг тэврээдгүй жоо. Тэртэй алсад айлын гэр харагдаж байна, тийм ээ? Цаана нь одоо шуурга бас бүрэн намдаагүй салхилж байгаа байдлыг зургаар илэрхийлсэн харагдаж байна. Салхилж байгаа нь яаж мэдэгдэж байна гэхээр хүүхдийн үзний оролт нь салхинд хийсэж дэрвж байгаа харагдаж байна, тийм ээ? За, тэгвэл хэрэв энэ хүн амиа боддог байсан бол юу болох байсан бэ? Өөрөө хөдөлж чадахгүй хэвтчихсэн хүн хүүхд ойлгохдоо сонссон, тий? Хэрвээ амиа боддог хүн байсан бол эцсийн хүчээ шавхаад тэр хүүхдийг олж авах уу? Үгүй, тийм ээ? Амиа бодож чимээгүй хэвтээд байна шүү дээ. Тэгвэл ийм тус чинэнжин сэтгэлтэй хүний тухай сонсож таарч ясна гэсэн асуулт байна. Ийм тус чинэнжин сэтгэлтэй хүний тухай сонсож таарч байсан. Бид нар өнөөний өмнөх хичээлдээр өгөөмөр сэтгэлийн бэлэг гэдэг сэдв үзсэн шүү дээ. Тэрэн дээр тус чинэнжин сэтгэлтэй өвчтөе хүүхдэд
өөрийнхөө цуглуулсан мөнгийг ойчж өгч байгаа бид нар байсан тийм ээ. Тэнтэй адилхан энэ хүн ч гэсэн сайхан сэтгэлтэй хүн учраас хөдөлж чадахгүй хэвлэж байсан мөртөө тэр хүүхдийг ойлгохдог сонсоод яасан. Бяцхан хөгөөрөвдөн хайрлах сэтгэлийн түнд хүч өгөөд бүх үеэр нь дулаан гэлж гүйшиг болсон гэж байна шүү дээ. Хүнд тийм айхтар хүч өгдөг байх нь шүү дээ, энэ сайхан сэтгэл. Тэгээд хөг видээ тэрвэрэд босоод алхсан тийм ээ. Энэ нэмжин сайхан сэтгэлийн хүчээр энэ хүн өөрөө босоод явжээ. Босоод явахдаа ганц өөрөө явсангүй, бас энэ жижигхэн хүүхдийг цуг авчиад хоёулаа аюулаас аврагдсан байна тийм үү. Энийг сайн уншаарай. Тэгээд өөрийнхөө төрсэн сэтгэлийг дэвтэртээ бичээрэй. За энэ хэдэн зураг оруулсан баг хүүхдээ те. Зургийг ажиглаа ярилцъя. Эхний зураг дээр яаж гинэ вэ? Энэ хүү энэ имэд туслаад цартай юмд бариад замаар гарцаар гаргаж өгч тийм ээ. За хоёрдугаар зурган дээр яаж гинэ? Ядарсан одоо тэр сууг таяг тавьсан байна шүү дээ тийм ээ. Ядарсан тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо гадаад орны зураг юм тийм ээ. Хойлог гуугаа сууж байна. Тэр охин тэр хүнд бас яаж гинэ вэ? Тусдын болж мөнгө өгч байна. За доотлын зураг дээр яасан. Эмнэлэг твцсэн найзаагаа эргэж ирж байна тийм ээ. Найздаа бэлэг авчирч өгсөн эмнэлэг твцэж байгаа найз нь ямар байна? Баярлсан сайхан сэтгэлтэй хүн харагдаж штт. За дараагийн зураг дээр хоёр хүү байна. Нэг нь унсан, нэг нь түнд нүдний шилэгч зураг харагдаж байна. Энэ бол тэр хүүхэд унаад нүдний шил нь үсэрсэн. Тийм ээ, хараа мотоо хөвтөсөн байж тээ. Шил нь унтсан байсныг тэр хүүхэд яаж шилийг авч өгч найздаа тосолж байна. Энэ доотлын зурган дээр хоёр хүүхэд тоглож ирсэн. Нэг нь дугуйнаасаа унсан. Нэг нь дугуй унаа явжсэн, нөгөөх нь хөлдөө ролик зүгөө явжсэн. Оройлагтай хүүхэд нь унах тэр охин яаж гинэ туслаад татаад босгож байна. Энэ болгон хүний сайхан сэтгэлийн дэм. Хүний сайхан сэтгэл. Хүнд тусрах байх чадварыг хүүхэд болгон суулгах юм анхаарал давааштай зургууд байгаа юм. Энээс санаа аваад хүүхдүүдээ бусдад сайхан тусалж дэмжиж байгаарэ. За бидний энэ номны сурагчийн 25 дугаар хуудсан дээр хичээлд явах замд гэсэн шүлэг байгаа. Тэгээ энэ шүлгийг сайн уншаарай. Заавал сайн унших ёстой. Ягаад гэвэл багш нь танаас авах шалгалтандаа энэ шүлгээс авсан байгаа. Авахдаа зарим үгийг хасаад бичсэн байгаа. Тэр хассан үгнүүдийг та нар нөхөж бичих учраас энэ шүлгийг маш сайн уншаарай. За багш нэг уншаад өгчий. Хичээлд явах замд хашаагүй бор гэр би. Хэдэн ч настай юм бэ? Намхан буурал эмээ би. Нансал эмээгийн даруул чихэр яотон өгнө. Насаараа хүлээж суугаа хүүгийнхээ зургийг үзүүлнэ. Эвээ сайхан хүмүн ирэндээ. Гэхдээ уйлна. Сайн хүн болоорой гэд сарвчилж биднийг үднэ. Хичээл тараа тарихдаа эмээгийн дэвид очин хэд гурваараа нийлээд модыг нь хөрөөдөж өгнө. Охид гэрийг нь цэвэрлээд ор дэрийг нь цэмбийлгэн хөвгүүд түлээ хаглаад хөх савнд нь ус дүүргэнэ. Хөөхийс минь гэж эмээ минь бидэнд үннээсээ баярлана. Хүүн хурдан ирээсээ гэж хүүхдүүд бид чин сэтгэлээсээ хүснэ гэсэн ийм шүлэг байна. Энэ бол эмээгийн сайхан сэтгэл, хүүхдүүдийн тусч энэрэнгүй сайхан сэтгэлийг бүгдийг нь харуулсан байж байгаа тийм ээ. Ганц хүүтэй эмээ хүүн одоо хол явсан ирээгүй байдаг. Тэгээ хүүхдээ хүлээгээд насаараа хүлээгээд сууж байгаа гэж шүү. Хүүхдийнхээ зургийг үзүүлээд байж идэг. Тэгээд энэ хүүхдүүд энэ хүнд очиад юу хийж өгдөг гэсэн. Төлөгийг нь хөрөөдөж өгнө. Охид гэрийн цэвэрлэн хөвгүүд түлээ хаглаад усыг зөөж өгдөг байх нэ. Ингээд эмээгийн хүн ирээсээ гэж чин сэтгэлээсээ хүүхдүүд хүсдэг тийм ээ. Ингээд бүгдээрээ өгөөмөр сайхан сэтгэлтэй тусч хүүхдүүдийн тухай юм шүлэг байгаа. Сайн уншин чэйжлэн тэгээд анхааралтай ажиглаад орхигдсон үгийг бас нөхөж бичдэг чадвартай болсон байх ёстой. За энэ зургийг ажиглаад юуны тухай өгүүлэхийг таамаглаарай гэж. Зурган дээр юу вэ нүү? Хуран хүүхэд байна. Өдөө хоолоо идэж байна тийм ээ.
хоёр найзын зураг байх болтой. За тэгвэл энэ бас бидний сургачийн дээр энэ зураг байгаа. Сургачийн 26 дугаар хуудсан дээр байгаа хүүхдүүд. Нэмжин сэтгэл гэсэн сэдвтэй зураг байгаа. Доод талд нь найзууд гэсэн их байгаа. Энийг уншаарай. Уншаад ойлгосноо хажуудаа хүнтэйгээ ярилцсан. Багш нь уншаад үгүй ганхүү үдийн цанд орохоор ангийнхантайгаа явж байснаа гэнтхэн мөнгөгүй гэдгийг санав. Өглөө ээжээсээ хоолны мөнгө авахыг хүссэн ч ээж нь цалин буугаагүй болохоор хүүдээ мөнгө өгч чадахгүй нэ гэсэн байжээ. Мөнгөгүй ирснээ хэлэхээ санаа зовоод би өлсөөгүй юм идмээргүй байна гэж хэлэх зур хотоод нь хоржигнон дуугарав. Найзууд нь түн рүү гайхан харснаа чи түрүүхэн хоол идье гэж хэлсэн биз дээ. Эмээгт нь юу хэлэхээ мэдэхгүй төгдрөв. Гэтэл ангийнхан төгсөө. Хамт явъя. Чи урд нь надад хоол авч өгсөн. Одоо миний ээлж чи юу идмээр байна гэвээ. Ганхуу гайхан би төгсөөд хоол авч өгөөгүй шүү дээ гэж бодсоор түүнийг даган алхав. Цайны газар хүүхдүүд хоолоо захиалан авчирээ цуцгалаа. Төгсөө ганхууд өөрийнхтэйгээ адил хоол авч өгөв. Ганхуу нэрлэн идэж чадахгүй сууж байтал төгсөө. Сайхан хооллоорой гэд инээмсэглэв. Хооллож дуусаад гарсны дараа ганхуу төгсөөгөөс чи яагаад тэгж хэлсэн юм бэ гэж асуухад найз нь чамайг ойлгон шүү дээ. Орой тартал өлсөж болохгүй. Зүгээр дээ гэд мөрийг нь алгадав. За энэ найзуудын тухай нэг найз нь хоол авч идэж гисэн мөнгөгүй ирсэн байсан. Мөнгө авъя гэхээр ээжийнх нь цалин буугаагүй болохоор тэдэд мөнгө байхгүйсэн байна тийм ээ. Тэгээд би өлсөөгөө юм идмээргүй гэж нэрлэгсэн. Тэгт нь найз нь түүнийг ойлгоод яасан? Хоол авч өгсөн. Тэгээд нэрлэхэд идэж чадахгүй байхад нь зүгээр найз нь чамайг ойлгоно хоолоо идэ гэж хэлсэн тийм үү. Энэ бол найзуудын хоорондох сайхан нөхөрлөл, бие биендээ туслах гэсэн сайхан сэтгэл, нэмжин сэтгэлийг харуулсан зохиол өгнө хүүхдүүдээ. Дараагийн сэдв бол бодлоо цэгний гэсэн сэдвээр ярилцах чинь. Энэ бол бид нар нэмжин сэтгэл, өгөөмөр сэтгэл, шунал, хүсэл гэсэн олон сэдвүүд үтсэн. Энэ дотроос бас бидний бодол дотор эерэг сөрөг бодлоодаас байнга ээлжилж яадаг учраас бодлоо цэгний гэсэн сэдвийг бас сэдвтэй холбож авсан байгаа. Тэгвэл уншаад үгүй ойлгож байгаарай. Аливаа зүйлийг хүн бүр өөрөөр хүлээж авдаг. Жишээлбэл цэвэр агаас угаалах гээд бүх юмаа бэлдээж байтал гэнтхэн бороо орчихлоо. Тэгэхээр зарим хүмүүс үүнийг бороо орох сайхан шүү. Өвснөгөөч сэргэн борооны дараах цэвэр агаарт алхъя гэж таашаах юм бэ. Гэтэл зарим нь харин сөргөөр хараад яасан зогсдгүй усан бороо вэ? Салхинч гарч чадахгүй хэмээн уцаарлана. Тэгвэл энэ хоёр хэсэг өгүүлбэрийн ялгаа юу байсан? Эерэг болон сөрөг бодол байсан шүү дээ. Нэг нь бороо яасан сайхан бороо вэ? Тэ бороо орох сайхан шүү. Борооны дараа зугаалчээ гээд эергээр хүлээж авсан. Тэгсэн нөгөөх нь сөргөөр яасан зогсдгүй юм дээ. Салхинч гарч чадахгүй гэж уцаарлаж хүлээж авсан. Энэ бол бид нар бодлоо цэгнэж аливаа зүйлийг ухаантай ухамсартайгаар хэлж ярьж яхад дохио сургамж болсон сэдв байгаамаа. За ингээд нэмжин сэтгэл гэсэн энэ бодлоо цэгнэ гэсэн сэдвийг уншичаад хүүхдүүдээ нисгэгч өвгдийн бодол гэсэн сэдв байгаа. Хоёр нисгэгч өвгийн эерэг сөрөг бодол байгаа. Тэрийг уншаад дүгнэлт хийгээрэй. Одоо гэрийн даалгавар өгч чинь сурах бичгийн 23-аас 29 дугаар хуудсыг сайтар уншиж гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Хоёрдугаар хуудас төсвөрт байгаа хүснэтүүдийг нөхөж дэвтэртээ бичнэ. Ямар хүснэт хаана байгаа вэ гэвэл багш надад хэлж өгнө. 24 дугаар хуудас 25 дугаар хуудас хоёрт хамгийн доор нь хоёр хүснэт байгаа тэрийг нөхөөрэй. 27 дугаар хуудсанд байгаа хүснэтийг болвол нөхөж үчээрэй гэсэн хүснэт байж байгаа. Энд та нар тэрийг бичнэ. 29 дугаар хуудас 28 29 дугаар хуудсанд
бас хүснэгтүүд байгаа. Энийг ажиглаад хоёр нисчийн ялгаа юу вэ? Бодлын ялгааг бичээд тэр 29 дугаар хуудасны хүснэгт нь бол аав ээж гэрийнхнийг хичээлээ хий гэж хэлэхэд чамд ямар бодол төрдөг вэ? Уур чинь хүрдгүү, инээд чинь хүрдгүү, яадгүй тэрийг эерэг бодол, сөрөг бодол гэсэн хоёр хэсэгт тус тусад нь нөхөж бичээрэй. За ингээд анхаарал тавьсан сурагчдаа баярлалаа. Баяртай.